За баярлалаа. За энэ орж ирж байгаа хуулийн Лүндэ Жансан багшийн оруулж ирж байгаа энэ хуулийг бол дэмжиж байгаа. Тэгэхээр зэрэг бол яг хөө энэ эрүүгийн хэрэгтэй холбоотой хүмүүсүүд бол энэ олон түмний одоо сонголтоор гарч ирсэн ийм хүмүүсийн дунд бол би цөөхөн байх баха. Яг одоо гэмтэргийн газар дээр нь үйлдэл дээрээ холбогдож ирэх хүмүүсүүд бол би цөөхөн баха гэж ингэж бодож байгаа. За яг ер нь бол энэ 16 оны улсын хурлын сонгуулиар би ч удаадраа хэлж байгаа. Энд 40 хэдэн шинэ одоо гишүүд сонгогдсон. Энд бол бас нэлээд олон залуучууд байгаа гэж байгаа учраас энэ намын бүлгүүд холбогдох хүмүүсүүд нь одоо хүмүүсүүдээ нэлээд сайн ойлгуулж одоо гэмтэргээс урьдчилан сэргийлэх гэдэг шиг энэ талынхын асуудлыг нэлээд сайн явуулмаар юм шиг ийм юм ойлгож байгаа шүү. За энэ бол нэг асуудал. Хамгийн гол нь хоёрдугаарт би хэлэх гээд байгаа юм бол ерөнхийдөө одоо би харсаар байтал энэ 2004 оноос хойш за 8 оноос хойш бол ялангуяа энэ улсын хурлын бүрэлдэхүүн бол дандаа бизнесийн одоо төлөөлөл хүмүүсүүд орсон. Энэ Монголын эдийн засгийг бизнесийн салбарынхаа авч байгаа гэдэгтээ бол хүн болгон бид санал нэг байгаа. Хамгийн гол нь бизнесийн хүмүүсүүд маань энэ улсын хуралд орж ир суучгаад тэгээд тэр одоо төрийн өндөр албан тушаал энэ нөлөөгөөрөө бизнест оролцоод ингээд яваад байгаа чинь л одоо ёс зүйн талаас аль талаасаа энэ бол таарахгүй гэдгийг би хэлээд байгаа юм. Одоо тухайлах юм бол энэ төрийн нэр барьж авсан энэ бонд зээлийг авч одоо хичнээн 10-100 сая доллараар нь авчаад тэгээд одоо миний хийж байгаа ажил зөв гэж ингэж ойлгочоо сууж байгаа улсуудыг одоо яалтаа билээ. Энэ офшор дансан даваач хийж өчнөө хөрөнгө мөнгөө зовчуулж хийчгээд тэрийг одоо зөв зүгээр гэдэг энэ их хурл суугаад байгаа улсуудыг одоо яалтаа билээ. Тэгээд одоо жишээлх юм бол энэ офшорынхоо хөрөнгө мөнгийг бол оруулаад ирсэн. Одоо нададтай бол ярих юм байхгүй гэд ингээд одоо цариулна гэд ингээд суугаад байгаа юм. Гэхдээ энэ хамгийн адгийн наазах нь одоо ёс зүйн талаас энэ бол байж таарамааргүй юм шиг ингэж ойлгогдоод байгаа. Энэ парламент одоо төлөвшөхөд бол энэ асуудал юу юунаас илүү чухал байна шүү гэдгийг би энэ онцгойлон одоо хэлье. Энээс сайш бол одоо миний хэлээд байгаа энэ хоёр зүйл бол оролцмооргүй энэ их хурлынхаа ажлыг бол хийгээд явах хэрэгтэй гэсэн ийм одоо байр суурьтай байгаамаа. За Лүндэ Жансан багш бол одоо удаадраа хэлж байгаа. Одоо багшийн энэ үгийг бол би 10 одоо 3-4 жил одоо сонсож байгаа. Энэ их хурлын халдшгүй дархан байдал гэдэг бол энэ улсын их хурлын энэ хууль тогтоох байгууллага тэр үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхэд л энэ халдшгүй дархан байдал байх болохоос биш өөрийнхөө одоо гэмт үйллийг өөрийнхөө одоо ёс зүйн үйллийг нуух одоо халахвч байж таарахгүй гэдэг. Яг энэ одоо ойлголт энэ хуулийнх нь одоо заалтыг бол одоо хэлбэрлэлтгүйгээр бид бүгдээрээ ингэж ойлгож авах хэрэгтэй гэж ингэж одоо бодож байгаамаа. За тэгээд энэ хуулийн одоо өөрчлөлтүүд гарцаагүй хийх ёстой энэ үндсэн хуулийн цэцэл бол авч үзээд дараагийнх нь их хурл өөрөө одоо хуулийн өөрчлөлтийг хийх ёстой байсан. Тэр ажлаа бол хийгээгүй өнөөдөр хүрсэн учраас зайлшгүй одоо яралтай ийм хуулийн өөрчлөлт оруулах ийм шаардлага бий болсон учраас хуулийг одоо төрийн байгуулалтын байнгын хорон дарга өөрөө өргөн бариад ингээд өнөөдөр хэлцүүлж байна. Энэ бол одоо нэг талдаа ойлголт нь гарах юм байна гэж ингэж бодож байгаа. Тэгээд энэ хуулийн одоо гацаа байгаа мурдл байгаа учраас энэ олон түмэн чинь энэ чинь ойлгохгүй байгаа учраас энэ хуулийг бол одоо яралтай хэлцээд батлал гаргах нь зөв зүйтэй гэсэн ийм одоо саналтай байгаамаа. Баярлалаа.